баярлалаа гэдэг. Яг одоо зочны цагаа хүрэх гэж байна. За студид маань Fantastic Production-ы уран бүтээлчд хүрэлцээрсэн байна. Ингээд зочдтойгоо уулзцгаая. Гүний минь төргий. Чи. За. Гүү барьчлаа заяа. За өглөөний минь. За өглөөний минь. Сайхан амарцсан уу? Дажгүй сайхан амарлаа. Хоёр сайхан амруу. Сайхан амарлаа. Тэр гайгүй юу? Тэгээд бид нар бол одоо эх орны өглөө хөтөлбөр зочны цаг эхлэхээс өмнө бол Fantastic Production-ы ерөнхий одоо видео танилцуулгыг бол хүчгсэн байгаа. Тэгэхээр үзэгчд маань Fantastic Production-ы тухай бол илүү дэлгэрэнгүй, за уран бүтээлүүдийн талаар бол мэдээллийг авчихсан байгаа. За тэгэхээр хүмүүс бол юу гэж ойлгодог вэ гэхээр Fantastic Production гэхээр за магадгүй телевизээр их гардаг болохоор барсан ахыг ч юм уу тий. За кино найруулдаг болохоор Тамира ахыг. За одоо илүү их жүжиглээд байдаг, илүү их харагдаад байдгаар нь Алтан шагаа ах, Баяр ахыг ч юм уу. Бас одоо эрэг ч юм уу ингээд төсөөлөд байдаг л да. Гэтэл нийт ер нь бол Fantastic Production-ы бие бүрэлдэхүүн яг хэдэн хүн байдаг юм бэ? Ямар хүмүүс ер нь ажилтдаг вэ? За Fantastic Production бол яг тийм олон хүн байхгүй. Аль бишний гишүүн гэж бас их тийм. Манайх бол яг 8 лаа. Эсвэл тий. За хин. За манай Fantastic Production-ы захирал Батсайхан. Можуха. За жүжигчин Баяра, найруулагч Тамира, жүжигчин Алтан шагаа, Барславг, Одуур, Амар төвшин, Ганчлуун, жүжигчин Алдар. Алдар ах ус тийм үү? Тий. Бидэд яг эсвэл тэгээд уран бүтээлүүд дээр болохоор бас манай дүүнер болон кино хийдэг хүмүүс маань шууд хурж ирэл танд мэдэн шүү дээ. Угсаа нийлээл ажиллаждаг шүү дээ, тий. За зүрхний хэлэн киногоо авахгүй нэг гэж байгаа тий. Кино одоо хэр хугацаанд яаж хийгдсэн киноныхаа тухай бас яривал манай жүжигчин Барсагийн хувьд болохоор манж хэлээр ярьж манж хүний дүр тавилсан байгаа тий. Зүрхний хэлэн киноны зохиол бол анх 2 жилийн өмнө ер нь одоос яг 2 жилийн өмнө бичигдэж эхэлсэн. Зохиол тэгээд их цаг хугацаа их хөдөлмөр зарцуулж хийсэн л дээ. Ер нь энэ киног бол их ч хөрөнгө зарцуулсан, их ч олон хүн ажиллаа, их ч цаг хугацааг зарлаа. Тэгээд жилийн 4 улиралд амнад зураг авалт хийгдсэн, маш удаан хугацааны зураг авалт хийгдлээ. Нийтдээ 6 сар зураг авлаа. Кино маань өөрөө. Тэгээд манж жилээр ирсэн. Тэгээд манай манж жил манж гэнэ сайн. Манай тэр Монгол Улсын их сургуулийн хэл шинжилгээний доктор профессор Баярсайхан гэж багш үү. Баярсайхан багш маань шагаа битээрт манж хэлний одоо дуудлага, үг, орчуулга, хичээл гээд бүх юмнуудыг орсон. Тэгэл тэр багшаараа заалгаал. Тэгээ дээрээс нь түүхэн хөрөлнгийн профессор Монгол Улсын их сургуулийн багш Цэрэн Дорж гэж түүхч ах үүдэг. Тэр ах маань бас маш их тусалсан бидэнд ер нь түүхийн зөвлөгөөнүүдийн тал дээр зохиол бичил, зураг авалт, ухсаатны зөв тал дээр гэл ер нь аягүй хэцүү мэл түүхэн киноч. Маш их ажиллаа шаарддаг. Ерөнхийдөө түүхэн киног хүмүүс юу гэж боддог вэ гэхээр нэг 50-аас за 40-оос дээш насны тийм үү нэлээд одоо олон кино хийчихсэн илүү туршлагатай найруулагчид хийдэг, туршлагатай уран бүтээлчид одоо тэнд бол оролцдог. Зургийн хүртэл дандаа туршлагатай хүмүүс бол авдаг гэж ойлгоод байдаг. Тэгээ энэ удаад бол манай Fantastic Production-ийн бол залуучууд байгаа. Тэгээ залуучууд яг энэ баг бүрэлдэхүүнээр ажиллаад энэ одоо түүхэн киног бүтээхэд хамгийн одоо бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ? Тэгээ дээрэс нь хамгийн их бахархаж исэн тэр бас зүйл яг юу байсан бэ? Би бол та нараар их бахархаад байгаа байхгүй юу? Баярлалаа. Би эхлээд эхнийхэн асуултанд хариулчихъя. Дараа нь тэрийг хариулчихъя. Эхний хэлж чи хэллээ шүү дээ. Туршлагатай хүмүүс түүхэн кино хийх ёстой гэсэн тиймэрхүү хандлага хүмүүсээс ихэрдэг. Маш их байдаг тий. Тэр одоо түүхэн кино хийнэ гэж юу вэ? Тий? Эднэр болоогүй. Тэг хит хүрж хийх юм. Яг нэр тийм үстэй. Харин тий. Яг тэд 50 насаа үлээгээд түүхэн кино тоглохгүй үлээгээ сууж байгаа юм уу? Чингис хааны 27 настай байсан үеийн дүрд хэдэн настай хүн тоглох? 60 он тоглох юм уу? Сүхбаатар жанжны 24 настай байсан үеийн дүрдэн тэгээд хэдэн настай хүн тоглох юм? Нас асуудал байгаад юм бол бид нэр мэрэгжлийн сургууль сурах хэрэг юу байгаа? Тийм үстэй. Тийм шүү дээ яг үнэ. Тэ? Нас асуудал бол бидний асуудал та бүхэнд ингээд одоо зарим нэг хүнд асуудал болоод их юм бол бид нэр яах гэж урлагийн сургууль 4 жил жүжигчин гэдэг мэрэгжлэр сурдیں۔ Энд чинь мэрэгжлийн л байх гэж бид нэр тэнд сурч байгаа үстэй. Тэр ихтгэл залуу хүнийг хөгшрүүлээд хөгшин дүр тоглодог үстэй. Тийм шүү дээ. Тэ? Тэгвэл би энэ тал дээр бас айгуу дургуй үрдэж шүү дээ. Болоогүй. Хизээ болох юм. Ер нь. Хичээгээл явж тий.
За одоо нөгөөх бэрхшээлтэй юм аа гэр. Бэрхшээлтэй зүйл бол маш олон байсан л да. Гэхдээ яг мөнгө санхүү дээр бол бас их асуудлыг үүссэн. Гэхдээ яг бидний бүгдээрээ хоёр гүс сэтгэлээр айлах чадна гэдээ бүгдээрээ хамтлагаараа дайрсан. Тэгээ юусэн ард нь гарцсан байна. Одоо нийгкэ хүлээж байна. Тэгээ бахарх зүйл бол маш олон байсан л да. Кино группээр бол би бол маш их бахархсан. Ягаад гэхээр маш олон хүн одоо дандаа хөдөө натур зураг авсан. Одоо байнгын групп гэдэг 70 80 хүн. Тэгээ ирж очисонтойгоо ингээл 150 170 хүн байсан. Тэгээ өвөл 100 хавар тэгэл бүхий л цаг хугацаанд зураг авч чадсан. Тэгээд би баг хамт олнороо маш их бахархсан. Тэгээ хамгийн их бас нэг хүн байгаа. Золбоот ахаараа маш их бахархсан. Одоо манай золбоот ах маань одоо 50 гарсан хүн гэхэд одоо бидэртээ зэрэгцээд бүхий л зурган дээр бидэртээ зэрэгцээд яг одоо би 26 даа хүн гэхэд одоо гүүж хараагаад уул оцроо ингээд болж байгаа. Тэгэхээр золбоот ах маань 50 гарсан хүн байж яг бидэртээ хамт яг зэрэгцээд яг ингээд чирэгдэхгүйгээр ингээд зэрэг явсан. Би бас ахаараа маш бахархсан. Тэгээд яг хуу жүжиглэнээр бол жоохон чирэгдэж байгаа юм л да. Золбоо тахтаа жоохон чирэгдэж байгаа. Бид нэр сайхан чирэгдэж жоохон. За фантастик продакшны хувьд бол маш олон уран бүтээл хийсэн байгаа тий. За натурт хөдөө натурт бол маш их явдаг. Тэгээд арга гэртээ зарцуулах цаг зав маш идэг тий. Маш бага байдаг. За тэгээд ер нь жилийн хэрэг хугацаа гэртээ өнгөрүүлж байна. Яг үннийг хэлэхэд. Яг үннийг хэлэхэд ер нь баг гэртээ байхгүй шахвал өнгөрлөж сүүлийн 2 жил бол. Тийм гэртээ 7 хоноггүйдээ баг л тэгэл буцаа явчихна. Яг хоо гэр гиснээс нэг сонин зүйл байна л да. Саяхан бол одоо жүжигч одоо хоёр бол А болсон. За хүүхэд нь бол 1 сарч бараг хүрч амжаагүй тийм ээ. Нялх нэраа баяр хүргье. За баярлалаа. За тэрнээс гадна яг энэ зүгээр нэг залуу хүний те ганц бие байсан хүний өглөө. За А болсон хүний өглөө хоёр бас шал өөр байдлаар бол эхэлдэг нь ойлгомжтой. За ярьж мэдээ шал өглөөлд ганц бие хүн гэдэг чинь бас ундаа тий сайхан унтж байгаа сэр чинь. Тэгээ А хүн чинь тэгэл өглөө гэхдээ зэрэгцэл гэж босчих. Тэгэл босоод хуурайлахаас нь ахуулаад тэгэл зөвхөн ихтрийг гэдэлтгүү тэгэл туслаад айл памперс нь ортулж өгөөл ус нь халааж өгөөл хаалгыг хааж өгөөл ингээл айлх туслаад цуг босоод одоо хэд би өглөө 7 гэл босоод хүүхд мөхтө хориглохын тусалчаал хоол ундын жоохон бэлдэж өгчөөл. Тэгээ танаа нэвтрүүлэлт авах гал ярьчлаа. Шинэ үе продакшнд байсныг бодоход өнөөдрийн од бол илүү яг жинхэнэ утгаараа бас од олж гялцаж чадж байгаа гэж бодож байна л доо. Тэр ер нь хүмүүсийн нэг тийм хандлага те ийм өөрчлөлт ер нь байна уу. Тэгээд өөрөө ч юм бол ерөөсөө октод найз бүсгүйтэй гэж мдээгүй байчид гинт хүүхдтэй одоо хүүхдтэй боллоо хайртай баярлаа гэж фэйсбુક дээр зураг хийгээл хэлсэн шүү дээ те. Нэг бас хувийн амьдрал бас нэг дэлхийд их хүсдэг. Гэхдээ яг аль дээр үед бас ирээл хийсэн л дээ фэйсбુક дээр зүгээр яг холбохгүйгээр зүгээр тэгээ дараа нь яг хүүхдийнхаа яг зургийг хийгээгүй л дээ төрсөн гэсэн А болсон гэд яг сэтгэлдээ л битсэн л дээ. Тэгэхээр яг нэг аль болох нэг одоо тий ингээл нэг зарлаад байх нэг хичээдэг юм. Тэгэхээр дөрөв миний уран бүтээлийн юм ил байгаа шүү дээ. Тэгэхээр тэр олон хүмүүс үзнэ, тэр олон хүн харна, тэг хүн харж л байгаа. Тэр нь миний ажил ил байхаас амьдрал нь их ил байхыг нэг бас бодвол нөгөө ад жаргалаа чимээгүй идэл гэж нэг үг байдаг шүү дээ. Тэрийг битээр ер нь манай гэр бүлийн хүн битээр ер нь тэр үгээр явдаг да. Хамгийн гой сонсох туртай гой ингээл өглөө эхлүүлдэг дууныхаа нэрийг хэлээ гэвэл. Өглөө эхлүүлдэг үү? Тийм. Зөндөл нь шүү дээ. Зөндөө байна. Тэгэл одоо нэгнээс нь хэлээч. Тэгээд бодоод ах шаардлагатай. Кэни биш. Гүй тэгэл Камертон номын талстын дуунууд аягүй дуртай шүү дээ. Камертон номын талстын ямар даах вэ? Зөндөө шүү дээ. За хэлбэл одоо тэгэл үгүй нэрээд юу юм бэ? Аягүй болно шүү дээ. Яг нэг дуун дуртай байна гэж байхгүй шүү дээ. Яа тэгэхээр бид нар одоо эндээс Камертоны юм уу эсвэл 8 талстын нэг гоё дууг тавиад тэгээ бүгдээрээ нэг гоё өглөөг эхлүүлээд өнөөдөр бас хүмүүс тодорхой хэмжээ жоохон нойр 4 үлрэлийн дуу 4 үлрэлийн хайр 4 үлрэлийн хайр одоос намар болж байгаа болохоор тий. За тэгвэл ямар ч гэсэн одоо студид бид нарт одоо Камертон хамтлагийн 4 үлрэлийн хайр гэдэг дууг өгнө. Тэгээд манай хоёроос айгүй гоё ингээд бүжиглээд те гоё ингээд хүмүүсийг бас сэргээгээд өгөөч гэж гоох гэсэн. Бүжиглээд. За бүжигчд байна да энэ дээ. Бүжигсэн видео чи гарсан байсан тий. Одоо янз юм уу гэсэн. Тэрэн дээр бол би байхгүй байгаа шүү тий. За студиэс өгөөрэй. Өөрөө энэ чинь яг өөр юм яг миний дуртай дуу биш үү? Энэ яг Барцаагийн дуртай дуу болохоор. За одоо ер бол бүр амар гоё бүжигтэй гэсэн. Энэ аюул юм дараахан бүжиг өгöd үстэй. Чи онлайн руу бүжиглэхөө. Энэ чинь нэг бүжиггүй юм. Жоо юм багчаалтаа шүү дээ ингэж үгүй. Би үн цачаадаг зураг хөөхөж байна. Чи басаач.
Ингээд болчихсон юм уу? Одоо нэг буцаад байгаа юм. Навчис хийсэн хотын годомжныг лөрөдөө. Кач өглөг амар өгдөг. Өглөг амар өгдөг. Барсаах ер нь их нэртэй шүү дээ тий. Их нэрээ бас танилцуулаач хүүхдтэй тий. Хүүхдтэй. Гэр бүлээ танилцуулж болох уу? Болно. Тэр ар гэрийн хүмүүс айгүй мундаг хүмүүс юм тий. Манай эхнэр маань эдийн засгийн шинжээч мэрэгчлээ эмэгтэй байдаг. Тэгээд сайн эмэгтэй. Тэгэл одоо бүхэл одоо юу гэдэг нь ирэх юм одоо миний одоо гэр бүлийнхэн бүхэл ачааг ер нь нуруунд дээрээ үүрэл тэгэл бас тэрэндээ шантрахгүй ядрахгүй тэгэл бухимдахгүй явуулгаа. Эхнэр өдөр бухимдах л баг та. Тэгж яагаад Тэгээ бас их гоё дээл ойдог гэж сонсч байсан ер нь сайхан юм аа. Таны ер нь өмсдөг бүхэл дээл малгай их тэр үндэсний хэм маягтай хувцсуудыг бол ихэнх нь баг уралсан гэж ярьд юм лээ үнэн үү? Тий. Хинэ гоё хөргөний дайлан майлан гэл явъястай. Одоо ирээ их нэрийг бас сонирхмаар санагдчихэ л да ямар бүсгүй байдаг юм бол. Манай гэрийн бол Японы сургууль төгссөн. Тэгээ нисхийн сургууль төгссөн. Тэгээд энд ирээд санхүүг сая төгссөн. Тийм. Бүсгүй. Их өндөр боловсралтай. Их өндөр боловсралтай хүн бий дээ. 6 хэлтэй. 6 чишээ 3 ба. Тийм 3 хэлтэй. 3 хэлтэй. Тий. Яхан боловсрал өндөртэй. Тэгээ атаргаад устцаас. За нэвтрүүлгийнхаа төгсгөл гоё хамтлагийнхаа хамгийн нэг хэлвэл. Өө Дан тэгээ. гоё шижигнсэн олон гоё Тэгээ болчиход байгаа. ёстой хилээд өгье би надад. Өстө би хэлэх үг. Тэгээ. За хамгийн юуг нь хэлэх эхлээд. Өөрсдөө л мэдлээ. Хамгийн одоо Яг шүү хоёр асуулт битээр Тэгээ, хэлээ. шүү. Хамгийн мундаг өдөртөгч нь Тамираах. Өдөрдөг ч нь үү? За ёстой наач өрсөлдөөнтэй номинат. Наатга одоос би хэлээ. Биш наата өөр үнээс сууч. За Өдөрдөг ч үү? Одоо Тамирах. Одоо мэдээж Тамирах. найруулагч. Тэ найруулагч маань. За өөр хамгийн унтамхай. Одоо хүртэл босоогүй аа. Би хариулж уу. За. Одоо ир. Хамгийн унтам Харин баг өнөөдөр босоод ирсэн. Тэгээ нөгөө хамгийн бол нөгөө болцсон их тусна. би одоо ирэх хамгийн дүү нь болохоор хамгийн эрт чинь ах. No. Ингэдэг байхгүй. Энэ хамгийн дүүнд энэ ёстой ингээл хурдан босно хурдан хөдлөн энийг байнга зардаггүй шүү дээ. Хамгийн бага нь байнга ирэхлээ шүү дээ ерөөс. Энэ за наа чи яах вэ? Иви наа чи яах вэ? За наа чи яах вэ шүү дээ ерөөс идэр чи. Гоё шүү. За хамгийн ууртай. Хамгийн урт. Тамира. Үгүй можгоо. Можгоо юм уу? Манай захирал можгоо. Можгоо хуурлахаар ямар ашиг Гайгүй юм шүү. Уурлал идэх шүү. Уурлалах уу? Тамирхан болоо. За тэр Яг хаана байхаас шалтгаалт. Тамирах Яг зураг авалтын үеэр бол Тамирах. Тийм байна. Тэр нь наад номинат бас өрсөлдөөнтэй юм байна. Тий. Компани ажил ингээд ингээ можгоо. Тий. За тэгвэл хамгийн их одоо чанга хаа гэж хэлдэг нь юм бэ? Дошаар. Одоо ирв үү? Одоо ир. Хамгийн муухай нэдэг, хамгийн чанга нэ. Бүгдээрээ хөвгөлтэй хальта та нартай хараа амар хийнэ гэдэг чинь хүмүүс. Тэгэхээр хамгийн ер нь хамгийн их хөвгөлтэй нь. Манай шагаа шүү дээ. Шагаа бол Манай шагаах гэж тавь шүү дээ. шагаах бол зүгээр ингээд шагаахлаг баярах уу? Баярах ч бас тийм. За шагаах юм уу? Тий. Тэгвэл Шагаа баяраа хоёр. Хамгийн даруй. Ганжах. Манай ганжах. Аа тийм. Тэр нь хэн блэ? Манай ганчлан ингээд жижиг юм байгаа. бос жижиг юм байгаа. Соёл урлагийн сургууль хамт төгссөн нэг анги. За тэгээд ерөнхийдөө нэвтрүүлэг маань бол өндөрлөж байна. Тийм нэвтрүүлгийн төгсгөл бид нар одоо түрүү нэг хамгийн хөгжилтэй нь хэн бэ гэж асуугаадсэн шүү дээ. Та нарын одоо нэг фэйсбүүкт нэлээ их одоо тавигдаад олон одоо ширийг аваад олон хамттыг аваад байгаа нэг сонирхолтой маш хөгжилтэй тийм ирчвчтэй видео байгаа. Тэрийг бол хүмүүстээ үзүүлнэ. Тий. Бүжгэлдэг үү? Тийм бүжгэлдэг. Тэгээд зөвхөн илүү урсгалны кино 9 сарын 29-ноос 29-ноос эх орон даяар гарч эхэлнэ.
production-ы хэддэх уран бүтээл вэ? 10. Ваа, 10 дахь уран бүтээл. 10 дахь уран бүтээл Зүрхний ил уран сайхны киног өсөд үзэгчд маань хүлээн авч үзээрэй. Тэгээд өглөөний зочинд маань одоо хүрэлцэж ирсэн маш их баярлалаа. Өглөө эрт цаг заваа гаргаад ийм гоё одоо ирч хүчтэйгээр өөрсдийнхөө байгаад гоё бүжгэлж үзүүлсэн бас баярлалаа. За баярлалаа. Бид хоёрыг өрсөнд бас баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Танай хамт олон ч гэсэн өндрий. За баярлалаа. Өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танай телевизийг үзэж байгаа, нэвтрүүлэг үзэж байгаа бүх хүмүүс ч гэсэн амжилт хүсье. За